За хайдаг байх. Hello. За сайн болтгоо. Юу байна? байна? Энэ 7 хоногийн минь. 7 хоног дажгүй өнгөрвөө. Энэ 7 хоног. Дажгүй өнгөрлөө. Тий. За 7 хоногт нэлээд их олон трипүүдтэй гэсэн тий. Харин тийм ээ. 2 7 хоног хийх гэж байна. Монгол руу ч бас нэг явах хэрэг байна. Америк руу ч нэг явах хэрэг байна тий. Ажлын бизнес трипүүд нэлээд их байна. Тэгэхээр өнөөдөр хоёлаа ямарчлсан хийх хэрэгтэй. За тэгээ над YouTube дээр нэг коммент ирсэн. Тэгээ тэрийг хариулаад үргэлжлүүлээ. Ер нь ингэсэн байна. Олон улсын компанид ажилд орох ер нь хэр юу байдаг вэ? Чанга байдаг вэ? Тэрний талаар ер нь туршлагын талаар ярьж өгөөч гэсэн асуулт ирсэн байна. Олон улсын компанид аа. Тэгээд миний зүгээс бас дээрэс нь барууны компани бол Өмнөд Солонгос улсын компанид ажиллах бас ялгаа ямар байна гэдэг хамтд нь ярьчулах зүгээр юм болов уу гэж бодсон. За тэгээ. Олон улсын компани эхлээд Америкт янз бүрийн компаниудад ажиллаж үзчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө одоо компанид яаж ордог вэ гэхээр олон янзаар л ордог баг. Нөгөө channel-ууд нь бас янз бүр л байдаг баг. Гэхдээ миний явсан channel бол яг нөгөө сургуулаараа дамжуулж гэх юм уу, тий. Тэгэхээр одоо чи 10 жилийн хүүхэд байх юм бол 10 жилээ дуусаа тэгээ их сургуульд орно, тий. За тэгээ их сургуульд ингээд ороод тэгээд нэг 2 3 дахь курсийн үед болохоор тухайн тэр оронд байгаа ч юм. За Америкт байлаа гэхэд Америкт байгаа тэр бүх компаниуд ерөөдөө танаа сургууль дээр ирж өөрсдийнхөө нөгөө company presentation гэж хийдэг байхгүй юу? Компанийнхаа талаар ингээд танилцуулга төр хийгээд тэгээд тэрнийхээ дараа болохоор чамд өөрийнхөө нөгөө resume тэ эднэрээ нөгөө нэг submit хийх тийм хугацаа байгаа. Тэгээд тэрэндээ resume дээр хийгээд өгөөд тэгээд яг нөгөө interview process бол ингээд эхэлдэг. Тэгээд interview process нь болохоор 3 дугаар курс байх чинь бас нэг эхэлнэ. Тэгээд 4 дугаар курс бас эхэлнэ. 3 дугаар курс болохоор interview process нь болохоор зуны дадлагын одоо interview recruiting байна те. Тэгээд 4 дугаар курс дээр болохоор шууд одоо жинхэнэ recruiting team процесс байгаа. За тэгээд ороход хэрвээ гэсэн те. Тэгэхээр компаниасаа шалтгаална, тэгээ сургуулиасаа шалтгаална. Хэрвээ чиний одоо явсан сургууль чинь өөрөө нэлээд нэр хүндтэй. За одоо Америкт нэг Ivy League гэж яриад байдаг те. Ivy League сургуулиудынх нь одоо нэг байх юм бол за тэгэх юм бол одоо чиний орох шанс чинь арай жоохон өндөр байна гэсэн үг. Яагаад гэвэл нөгөө танилцуулга хийж байгаа тэр компаниуд нь болохоор тухайн target school-ууд гэдэг. Яг тэр онилсан тэр хідэн сургуулиудаас одоо арай илүү их хүмүүс хүүхдүүд кандидатуудыг авдаг гэсэн үг те. Тэр нь болохоор нэг хэсэг. Нөгөөх нь болохоор компани нь өөрөө бас одоо хэр нэр хүндтэй байна те. Тэгэхээр одоо хөрөнгө оруулалтын том компаниуд ч юм уу эсвэл технологийн том компаниуд ч юм уу тэд нар бол мэдээж одоо ороход арай хэцүү. Яагаад гэвэл тэнд нөгөө нэг тийшээ орохыг хүсэж байгаа одоо эрэлт маш өндөр байна шүү дээ те. Тэгэхээр бас хувийн жоохон багасаад эхэлдэг. За тэгээ 3 дахь одоо функц нь гэх юм бол чи өөрөө одоо хэр чадaltaй кандидат байна вэ гэх те. Тэгэхээр энэ 3 хүчин зүйлээс одоо чиний орох хувь нь одоо тодорхойлогдно. Гэхдээ хувь нь ер нь бол 1-5% байт юм байна. Тэгээ одоо амар шанстайгаар бол 5% те. За тэгээд доош байгаа гэсэн үг баг. Хоёр орны ялгаа тэгэхээр яг хуу Америкт бол мэдээж эн чинь нөгөө нэг агуу нэг тийм эго өндөртэй нэг тийм одоо individual team ерөөхдөө орно штэ тий. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за ерөнхийлөгч нь бол ингээл бас тий агуу team individualistic ambitious за тэгээд tech company ч юм уу одоо компаниудын захирлууд нь харах юм бол дандаа яг одоо хүн дээр суурилсан individual ингээ хүн дээр суурилсан team компаниуд байгаа. Одоо чи Tesla гэх юм бол яг Elon Musk-ыг л одоо бид нар боддог. Apple гэх юм бол Steve Jobs-ыг л бид нар боддог тий. За Microsoft гэх юм бол ингээл Bill Gates гэх жишээтэй. Тэгэхэд ингээд солонгосын том компаниудыг ингээд хараад үзэхээр яг компаниар нь илүү ингэж хардаг. Тэгэхээр илүү нэг тийм гэр бүлийн policy шиг гэх юм уу те бүтэцтэй. Одоо SK Hynix өнөөдөр хоёлоо бас ингээд ярих хог $1 trillion ингээд аваа явчлаа. Тэгэхэд SK Hynix-ийн яг тэр top management chairman одоо хин чин сайн мэдгүй те. Тэгэхэд бид нэр илүү компаниар нь гэж хардаг. Samsung гэхэд бас адилхан компаниар нь гэж хардаг. Тэгэхээр тэр нь эргээд яг өдөр тутмын ажил төрөл дээр бас ингээд нөлөөлт юм шиг санагдсан. Илүү нэг тийм одоо коллектив ингээ багаараа тэгж илүү ажилдаг солонгост юм уу гэж зүгээр том зургаар нэг тийм л юу байна тийм ажиглан тийм ажиглалтан тийм. За болоо баярлалаа. Тэгэхээр хоёлаа шууд 7 хоногын мэдээ рүү орцгоё. 7 хоног хоёлаа ер нь энэ 7 хоногт угаасаа дандаа нэг IPO хувьцаатай холбоотой мэдээллүүд өрнөсөн. Тэгээ эндээс хоёлаа сонгож аваад зарим мэдээнүүдийг ярилцъя гэж бодож байна. Хамгийн ихний мэдээ бол саяхан Anthropic компани бараг 2 за энэ подкаст цацагдахаас нэг 7 хоногийн өмнө л
Anthropic компани ер нь 5 жилийн дараа бараг нэг их 80 буюу $965 тэрбум долларын бол үнэлгээтэй болсноо бол зарласан. Тэгээ энэ бол маш өндөр дүн. За яг хуу шууд харьцуулж болохгүй маа гэж бодоход энэ одоо үнэлгээнд хүрэх гэж одоо бусад одоо томоохон big tech компаниуд жишээлх юм бол Microsoft, Apple зэрэг компаниуд бол 42-оос 44 жилиг бол ингэж зарцуулж иж энэ одоо юунд бол хүрдэг үнэлгээнд хүрдэг. Гэтэл энэ жил бол Anthropic компани энэ босыг эвдэж 5 жилийн дотор бол хувийн одоо private байгаа ч гэсэндээ $180 бараг үнэлгээтэй компани болж байна гэж харж байгаа. За тэгэхээр Anthropic компани талаар ерөнхийдөө ярих юм бол тэгээ дээрэс нь эн чинь нөгөө юу яачиж байгаа. OpenAI ийм үнэлгээг эвдээд бүр ингээд бус зохиод хамгийн нэгдүгээрт буюу хэмэл оюуханы компаниудаас бол баг нэгдүгээрт ч ихсэж байгаа. Нэгдүгээрт үнэлгээтэй ийм компани болж одоо танилцуулагдаж байгаа юм. За тэгээ ер нь Anthropic-ийг үзээд хараад байх юм бол яг ус нэг 3 жилийн өмнөөс нь бол AI гээл тэнгүү ChatGPT, OpenAI гээл ярьдаг байсан бол одоо зүгээр ингээл хүмүүсийн ярианаас сонсоод Cloud гэж ярьдаг болчихсон. Тэгэхээр хамгийн одоо сайшаалтай нэрийн бүтээгдэхүүн энэ компаниг бол ингээд бүүсэлж өгсөн бүтээгдэхүүн бол яалтчгүй одоо Cloud буюу энэ agentic болж хөгжиж байгаа байгууллагын enterprise-ууд руу хөгжиж байгаа энэ AI-ийг бол онцлохын зүйтэй. Тэгээ Anthropic компани үүслийг ярих юм бол хоёлаа нэг бас зөндөө ярьсан. Ер нь 5 жилийн өмнө те OpenAI-ийн X одоо хамтран үүсгэн байгуулагчид компаниас гараад илүү safe одоо хэмэл оюун ухааны компани бүтээн гэсэн зорилготой орол ингээд бүтээж исэн. За тэгээд ерөнхийдөө ингээд хараад үзэх юм бол судлаачид юуг илүү гаргаж байгаа нөхөр яг албан ёсны топ бол зарлагдаагүй. Тэгээд 2026 оны эхний үеэрэлд бол SpaceX, Anthropic, OpenAI гэдэг компаниуд бол IPO хийх гэж байгаа гэдэг юу шуун болол явж исэн. Тэгээд өнгөрсөн 7 хоног тэгэхэд бол SpaceX өөрийнхөө перспективсыг бол гаргасан. Тэгээд Anthropic-тэй холбоотойгоор энэ мэдээлэл бас гарсантайгаар холбоотойгоор Anthropic-ийн IPO-ийн яриа бол яригдаж эхэлсэн. Тэгээд судлаачдын үзэж байгаагаар бол ер нь Anthropic энэ жилийн 4-р улирал буюу 9 сараас 12 сар хавцаа бол IPO хийх нь бол жоохон ойлгомжтой болж ах шиг байна гэдэг мэдээлэл бол олон нийтэд бол төлж одоо юу яаж эхэлсэн. Тархаж эхэлсэн. За тэгээ дээрэс нь гэх юм бол мөн дээрэс нь нөгөө хөрөнгө оруулалтаар босгоно гэжсэн одоо зорилготой бол хүрээд 65 тэрбум долларыг бол дотоод зах зээлээс босгож чадсанараа ер нь IPO-ийн гараа бол эхэлж байна гэсэн юуг тавьж исэн. Одоо магадлалыг бол гаргаж ирж ирсэн. Тэгээд өнгөрсөн сараас хоёлаа ярьжсэн санагдаж байна. Anthropic тэр Mythos гэдэг юу бол шинэ AI гарч ирж байна. Санхүүгийн зах зээлийг донслогч ирсэн. Тэгээд хөрөнгө оруулалтын үзэж байгаагаар бол энэ AI руу бас нөгөө хүмүүсийн чиг хандлага илүү явсан. Мөн дээрээс нөгөө санхүүгийн одоо салбарынхны нэлээд том одоо ашиглах функц болж ирж гарснараа бол хөрөнгө оруулалтын илтгэлцлийг бол нэмлээ гэж үзэж ирсэн. Ийм мэдээлэл гарсан байна. Одоо нөгөө search engine дээр чинь бид нэр Google-ч чихэл гэж ярьдаг шүү дээ, тий. Би Google-ч тэгээ. Хин ч одоо Bing-ч чих ч юм уу, эсвэл Internet Explorer ч юм. Тэр шиг ингээд бүр ингээд яг одоо coined зэн ингээд бүр term болсон тий Google гэдэг search engine дээр. Тэгэхээр чиний бодлоор зүгээр энэ LLM дээр тий. Одоо бол яг ChatGPT гээл тэгдэг байсан шүү дээ. Тэгэхэд хүмүүс одоо тэрний оронд орог чи cloud чих гэж тийм яриа юу гараад эхэлж байна орог. Яг одоо нөгөө practically яг тийм яриа гарахгүй л юм л да. Яг ChatGPT стил одоо ChatGPT чих гэдэг одоо hype болвол байсаар байна. Гэхдээ зөв нэг одоо магадлалыг бодож үзэх юм бол ер нь ингээд Google, Apple ингээд томоохон компаниуд одоо ингээд том одоо ийм шинээр ийм давлгаа гаргаж ирж байгаа компаниудыг гаргахад бол хизээж анхдагч компаниуд бол одоо энэ салбартаа анхдагч компаниуд бол байдаггүй. Тэгээ бодоод үзэхээр OpenAI дээр ч гэсэн нэг магадлал явж ирсэн. OpenAI ч юм бол энэ нөгөө ChatGPT бол нэлээд том давлгаатай хамгийн анхны ийм томоохон LLM модель болж гарч иржсэн. Тэгээд зөв магадлалаар бодох юм бол OpenAI энэ одоо юугаа бол алдахад хүрэх үү гэдэг л асуулт. Энэ одоо давмгааллаа алдахад хүрэх үү гэдэг асуулт бол ирээдүйд тавигдах баг. Гэхдээ мэдээж бол OpenAI-ийн зүгээс бол өрсөлдөөний хуулиараа томоохон кодекс одоо AI-уудыг бол хөгжүүлж эхэлж байгаа шинэ модулууд бол гаргаж эхэлж байгаа. Яг чиний хэлснээр нөгөө Facebook-ийн өмнө MySpace байсан тий. MySpace яг санагчлаа.
тэрэн шиг л ерөнхийдөө. Тэгэхэд Google-ийн өмнө бол одоо Yahoo байсан Yahoo, шүү дээ. Тэрэн шиг. За тэгээд дахиад одоо Anthropic-ийн хойноос одоо Anthropic-ийн өмнө яг цаг хугацаар явах юм бол өмнө Sky Hynix гэдэг Солонгосын компани бол нэлээд том хэмжээний одоо үзүүлэлтийг үзүүлж нэг их найдын игнэнд бол жигссан. Тэгээд ерөөдөө бол химэл оюун ухаан тэгэл ингээд одоо юу гинжиглэгийг ингээд аваад үзэх юм бол Nvidia гэж яриад байдаг. Гэхдээ GPU гэд ярьдаг. Гэтэл сүүлийн одоо 2 жил ялангуяа сүүлийн 1 жил хамгийн их хүсэлттэй бүр 200 дахин өссөн компаниар бол ялч бас өмнө Солонгос улсын энэ Sky Hynix гэдэг компаниг бол нэрлсэн. Тэгээд мөн дээрээс нь энэ дээр нөгөө нэг HBM буюу одоо санаахан чипийн үйлдвэрлэлээр бол дэлхийн одоо хамгийн томоохон одоо хувийг эзэлж байгаа бараг 52 орчим одоо ингээд одоо нийлүүлэлтийг хангаж байгаа ийм компани байгаад байгаа Солонгосын чип үйлдвэрлэлийн. За тэгээд ингээд ярих юм бол өнгөрсөн 7 хоногт Sky Hynix нийт одоо юугаар ашигт үнэлгээгээр бол $1.80 буюу нөгөө томоохон одоо дэлхийн томоохон чип үйлдвэрлэлийн компаниудтай бол зэрэгцэж ирсэн. Тэгээ энэ нь бол нөгөө Samsung тэгээд дээрэс нь Micron-ы дараагаар бол орж 3 дугаар одоо ашигт үйл ажиллагаа үзүүлсэн ийм компаниар бол нэрлэгдээд байгаа. За тэгээд ер нь энэ утгаараа бол юуны зүгээс бол Sky Hynix-ийн зүйл мэдээлэл гаргасан 2026 оны нийлүүлэлтийн захиалга бол хаажсан. Тэгээд дээрэс нь хэм бол Meta, Microsoft, Amazon, Google зэрэг компаниуд бол юутай Sky Hynix-тай бол хамтын ажиллагаа бол өргөдгөн гэдэг бол зарлчихсан. Гэхдээ Sky Hynix-ийн зүгээс юу яриад байна гэхээс илүү захиалга гэхээсээ илүү нөгөө эрэлт гэхээсээ илүү нийлүүлэлтээ бол хангаж чадахгүй байдал хүрээд байна. Томоохон компаниуд Nvidia зэрэг томоохон одоо заавал энэ HBM-гүй бол ажиллахгүй чипүүд дээр бол бүр ойрын 5 жилийн юм захиалга бол хангагдчихсан байгаа гэдэг асуудлыг бол хөндөж гаргаж ирж байсан. Гэхдээ бас нэг зүгээр Sky Hynix-ийн зүгээр одоо айдас байгаа нь гэх юм уу Wall Street Journal-ийн мэдээснээр бол Samsung бол саяхны хүртэл энэ салбарт бол нэлээд чимээгүй байсан. Тэгээд өнгөрсөн жилээс эхлээд энэ оны эхнээс эхлээд бол томоохон шин загварын HBM модель бол гаргаж ирсэн. Тэгээд эх оны сүүлээс ч гэсэндээ энэ нөгөө нэг Nvidia-гийн шинэ төрлийн чипэн дээр бол хамтын ажиллагаар хөгжүүлэхээр бол зорж байгаа гэсэн мэдээлэл бол Samsung-ийн зүгээс бол гаргаж ирж тавьж байсан. Тэгээ хэрвээ энэ амжилттай болох юм бол энэ Sky Hynix-ийн одоо HBM салбарын одоо санаахан чипийн салбарын ноёрхол бол буцаагаад Samsung-ийн гарт бол орох байхаа гэсэн урьдчилан таамаглалыг бол тавиад байгаа юм байна. Ер нь бол одоо чинь чи яг одоо компьютер нь тий Apple-ийн компьютер нэ. За Mac компьютер чинь ингээ харах юм бол чиний бүх үйлдэлүүдийг чинь хийж байгаа нэг тийм тооцоолол байна. Тэр нь болохоор CPU байхгүй юу? Одоо чиний компьютерийн одоо яг тарих гэсэн үг CPU. Тэгэн гууд тархич нь болохоор яг зөвхөн тооцооллыг хийж гин. Тэгтээ үйлдэлийг чинь ингээд санах байгаа хэрэгтэй. Санах байгаа болохоор хоёр хуваагаад байгаа байхгүй юу? Нэг нь болохоор бүр ингээд ард нь одоо ингээд зүгээр яг storage байдлаар тэр нь болохоор одоо hard drive нь тий. Нөгөөх нь болохоор яг одоо чинь компьютер дээр ингээд 5 6 одоо нөгөө таскууд ингээд гаргаад тэднийгээ ингээд нөгөө нэг шууд зэрэг ажиллуулахад одоо илүү хурдан тэгж тэр нөгөө hard drive-аас ингээд татах одоо чадвартай ойрын одоо тийм санах memory бас хэрэгтэй. Тэрийг болохоор DRAM гэдэг байхгүй юу? Dynamic Random Access Memory гэдэг тий. Тэгэхээр тэр их чухал байдаг юм байна л да. Тэгэхээр одоо болохоор энэ чинь болохоор сая хоёлаа компьютер дээр ярьлаа. Химэл оюухан дээр гэхээр тэр химэл оюуханыхын тархи нь болохоор Nvidia-гийн GPU-нууд байхгүй юу? Тэгэхээр тэр нь бол одоо яг тархи нь гэж байгаа тооцоолыг хийж байгаа. Тэгэн гууд тэрий чинь яг одоо дагалдах тэр нэг dynamic random access memory буюу тэр санах DRAM хэрэгтэй байна те. Тэгтээ нөгөө зүгээр legacy одоо traditional уламжлалтын DRAM эдэр чинь одоо энэ Nvidia-г бол арай нөгөө нэг яаж чадахгүй байна л да. Ажиллаж чадахгүй байна те. Тэгэхээр хамгийн efficient байхын тулд тэр high bandwidth memory гэдэг ийм шинэ ойлголт гарч ирсэн. Зөвхөн химэл оюуханы Nvidia-гийн Nvidia-гийн биш химэл оюуханы чипүүдийг те тооцоолыг одоо ажиллуулах тэр HBM-ийг өнөөдөр дэлхий дээр 3 компани хийж байгаа, үйлдвэрлэж байгаа. Нэг нь болохоор Америкийн Micron, нөгөө хоёр нь болохоор Солонгосын нэг нь Sky Hynix, нөгөөх нь Samsung байгаа байхгүй тий. Тэгээ энэ 3 компани чинь одоо бүр үнэлгээ нь бол нэрээ талиж өгч байна тий. Бараг 2 жилийн өмнө гэхэд 2021 он
гэвүү Square Enix үнэлгээ бараг $100 ч хүртэхгүй байсан. Тэгтэл бараг 2-3 жилийн дотор ингээд өсөж байгаа нь бол нэлээд сайшаалтай. Мөн дээрээс нь гэх юм бол 2026 оны 2025 оны сүүлээс л нөгөө дата төвүүдийн асуудал нэлээд хөндөгдөж ярьж ирсэн. Тэгээ дата төвүүд дээр ашиглагдах чипийн асуудлаас үүдэлтэй энэ бас үнэлгээ нь бол нэлээд өсөж байгаа юм шиг бас ажиглагдсан. За тэгээд за 3 дугаарх мэдээ бол ер нь энэ хэмэл оюун ухааны салбар за тэгээд дээрэс нь ялангуяа өмнөд Солонгос улсад нэлээд одоо хүчтөрж орж ирж байгаа асуудлуудын нэг байна. Тэгээд ер нь саяны хүртэл юу яригддаг байсан нүг юу яригдсан бэ гэхээр ер нь хэмэл оюун ухаан ажлын байрыг ингээ орлох уугүй гэдэг асуудал ингээ яригдчихсэн. Гэхдээ ер нь хэмэл оюун ухаанаас гарч байгаа ашгийг хэн хүртэх вэ гэдэг асуулт бол ерөөсөө нэг тийм юу бол байгаа гол мэдээ бол байгаагүй. Гэхдээ энэ жилээс эхлээд ялангуяа өнгөрсөн сараас эхлээд нэлээд том асуудлууд яригдж байна. Энэний нэг жишээ бол яалтчгүй Өмнөд Солонгосын компани одоо Өмнөд Солонгосын Kakao гэдэг компани байгаа. Kakao платформын одоо компани бол ажилчдтайгаа бол дийл хийж буюу хилцээр тул хүрээгүй. Тэгээд Kakao компани ажилчид буюу энэ union үйлдвэрчний эвлэл бол нөгөө ажил хайна гэдгээ бол зарласан. Тэгээд энэ нь ямар учиртай хэлцээрээ гэхээр ер нь бол яг Kakao компани бол харьцангуй ингээд жижигхэн жишээ тий та бүхэн мэдж байгаагаас тэгэнгүүт бодоод үзэнгүүт ер нь Kakao компани одоо мессенжерийн чиглэлдээ ер нь AI-г ингээ оруулж эхэлж байна. AI messenger болж эхэлнэ гэдэг зорилттой ажиллаж байна. Мөн дээрээс нь технологийн бүхий л одоо юу ангиллуудад хэмэл оюуныг нэвтрүүлж эхэлснээс хойш болвол ашигт ажиллагаа нь бол эрчимцсэн гэдэг бол мэдээллийг гаргаад байсан. Тэгээд ажилчдын зүгээс бол харин ашиг бол тэнцвэртэй хуваарлах нь зүйтэй гэсэн байр суурь дээр нэлээд одоо хилцээр үж явсан. За тэгээд засгийн газрын зүгээс гэтэл энэ одоо хоёр маргаан дээр бол шууд оролцоотой байл ажилласан. Гэвчиг яг нөгөө удирдал одоо компаниуд нөгөө ажилчдын өсөж байгаагаар 10.5% бол бонус хэлбэрээр олгохоор бол зөвшөөрсөн ч гэсэндээ стил энэ нь бол нөгөө ажилчдын шаардлагыг бол хангаж чадаагүйгээс үүдээд юу бол энэ компаниудын ажил хаяг үргэлжилж байна. Яг хөө гэхдээ ингээд зөөр яг нэг компани ингээд ажилчид ажиллаа ингээд хайж байгаа дүр зүг үзэж байгаа боловч яг цаад том зургаар харах юм бол дэлхийн томоохон технологийн компаниудад бол энэ асуудал бол нэлээд эрчимтэйгээр харагдаж байгаа тийм. Үнэн. Технологийн компани гэхээсээ илүүтэйгээр энэ бол баг нийгмийн асуудал гэж яагаад тэгж яах вэ гэхээр би зүгээр хоёр жишээ татмаар байна. Нэг нь болохоор Dario Amodei те одоо Anthropic-ийн founder 20,000 хүүхдээ эссе бичснийх нь 4 дахь эрсдэл хоёлаа энэгээр бүтэн нэг дугаар бичсэн байгаа. Тэрнийхэн 4 дахь эрсдэл бол яг ажилгүйд л тэгээд нөгөө нэг орлогын одоо тэнцвэргүй хуваарлалт тий яг энэ бол тэгээд одоо нийгмийн тэгэхээр чинь энэ чинь бас нийгмийн тогтворгүй байдал үүснэ гэдэг. Тэгээд энэ бол яг нэлээд одоо нийгмийн том эрсдлүүдийн нэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр чинь нөгөө universal basic income ч юм уу тий тэрний үүсгөө гэхээр засгийн газар өндөр ашигтай компаниудын ч юм уу эсвэл одоо өндөр ашигтай байгаа хүмүүсүүдээс илүү такслаад дотроо аваад тэгээд тэрийг дараа нь болохоор масс одоо нийгэм руугаа хуваарлт өгөх ч юм уу тиймэрхүү ярианууд зөндөө гарсан. Өөр одоо Bernie Sanders гэдэг байна. Bernie Sanders-ын тэр нөгөө cloud-тай хийсэн тэр нэг видео бас аягүй сонирхолтой. Тэр бол бас л яг л энэ орлогын одоо тэнцвэргүй байдал inequality эрх тэгш бос байдал бол бидний одоо энэ human history mankind хүн төрөлхтний баг хамгийн тэнцвэргүй үе рүү бид нар орж ирэх гээд ах шиг байна гэсэн бас нэг юугаа санаагаа бол бас төвшүүлж исэн. Тэр бол ингээд хоёулангийн дугааруудаас ч гэсэн бол одоо мэдэгдэж магадгүй. Одоо Elon Musk хамгийн анхны 1 триллионер хүн болох гээд байна. Одоо технологийн хитгэн компаниуд өнөөдөр ерөөсөө чиний түрүү хэлсэн 5 жилийн дотор 0-1 триллион ингээл хүрчлээ. За 50 тэрбум 100 тэрбумын хөрөнгө оруулалтууд хаасаагүй болж байна те. Тэгэхэд яг өнөөдөр арт түмэнд хүртээд байгаа юм ер нь хэрэг байна вэ гэдэг бол маш том асуудал. Тэгэхээр энэ бол засгийн газар нийгэм ер нь бол бас тий
технологийн гэхээсээ илүүтэйгээр яг хүн төрөлхтний том одоо эрсдлүүдийн нэг болоо гэж хараад байгаа тийм. Тэгээд бас энэ түүчийг ер нь гэхдээ энэ нэг ийм тренд гараад ирэх шиг боллоо тийм. Ажилчид ингээ компани руугаа ингээд ашиг хаваарлахыг шаарддаг. Яг хуу Солонгосын компаниудын харьцангуй нөгөө Америкээс арай өөр нь бонус хэлбэрээр ингээд олгоо явд юм билээ, сток биш. Тэгээд зүгээр өнгөрсөн улиралд Sky Hynix нэлээд ашигтай ажиллалаа гэдэг компаниуд одоо ажилчдаа ялангуяа нөө чип үйлдвэрлэлийн ажилчдаа бол маш өндөр хэмжээний бонусыг тараасан. Энэтэйгээр холбоотойгоор бол энэ томоохон компаниудын ажилчид бол одоо энэ шалтгаанаар өөрсдөө компаниуд руу бас бол ингэж ажил хаялт зарлаж байгаа зүйл ажиглагдаж байгаа. Тэгээ Какао компани гэсэн уг нь бол борлуулалтын түвшин бол нэг одоо бараг 2 их 80 вонд бол эхний нэгдүгээр улиралд бол хүрсэн. Үйл ажиллагааны ашигны 200 орчим тэрбум вонтой байгаа юм байна. Тэгээ энэ асуудал бас 6 саржингаас Солонгост бол өрнөх байхаа гэж харж байна. Окей. За тэгээд иймэрхүү мэдээлэлүүд ер нь өнгөрсөн 7 хоногт бол өрнөлөө. Ер нь хөрөнгөний зах зээлтэй холбоотой мэдээллүүд бол технологийн одоо салбарын мэдээнд бол нэлээд хүчтэй зохиж орж ирж байна. Тэгвэл шууд таны мэдээ рүү орцгоё. За тэгээд таны мэдээ бол ер нь agentic commerce гэдэг ойлголтын талаар байгаа. Ер нь agentic commerce одоогоор дэлхийн дахинд одоо ашиглагдаж гин үгүй юу гэдэгтэй холбоотой мэдээ байгаа. Нэлээд бас ер нь гэхдээ 2026 онд бас нэлээд тренд сэдвүүдийн нэг байгаа шүү дээ, тийм. За тэгээд ер нь хоёлаа хамгийн эхлээд бол сонсогчдоо agentic commerce гэж юу юм бэ гэдгийг ойлголтын талаар тайлбарлаад хэлсэн зүйтэй болов. За тэгээ тийм энэ оны хамгийн hot одоо сэдвүүдийн нэг яа харахгүй байна. Ялангуяа энэ fintech салбарт бол за agentic commerce гэж юу вэ гэхээр эхлээд зүгээр өнөөдөр ямар нэгэн хүн онлайнаар хэрхэн худалдан авалт хийж байгаа тэр flow-ыг эхлээд яриа тий урсгалыг. Тэгээд дараа нь болохоор яг agentic commerce яг тэр урсгалыг хэрхэн өөрчлөлт байгааг яриа гэж бодож байна. За тэгэхээр за болтгоо чи өнөөдөр гоё Nike-гийн гутал амаар байна. Тэгвэл одоо яах вэ? За ямарсан нэг Nike-ха вебсайт руу эхлээ орох бах тий. За тэгээд өөрөө browse хийгээд хайлт хийгээд за тэгээд size эдрээ сонгоод, хэмжээ эдрээ сонгоод, брэндээ сонгоод, модельээ сонгоод за тэгээд тэр гутлаа сонголоо. Сонгонгуудаа яадаг вүлээ? Карт руугаа хийдэг те. Карт руу хийгээд за тэгээд карт дотроо хэрвээ чи одоо Nike-ийн хэрэглэгч биш байх юм бол одоо өөрийнхөө мэдээллийг оруулаад за тэгээд payment буюу тэр нөгөө нэг за худалдаа авалт хийе гэдэг давчлуурыг дарж байгаа. За тэгээд тэр давчлуурыг дарсны дараа болохоор чи өөрийнхөө одоо картныхаа мэдээллийг оруулж байгаа тий. За Visa, Mastercard-ийн нэг мэдээллийг оруулаад за тэгээд дараа нөгөө shipping одоо хаашаа хүргүүлэх тэр бас мэдээлэл оруулаад за тэгээд за payment гэдэг тэр одоо хамгийн сүүлийнх нь confirmation давчлуурыг бол дарж байна. За тэр баттон дарахад ард нь юу болдог вэ гэхэн гот Nike чиний тэр худалдан авалт хийх хүсэлтийг авсны дараа тэр кредит карт тэр чиний бүх мэдээллүүдийг болохоор тэрийг процесс хийдэг одоо payment service provider гэх компани руу явуулдаг байхгүй юу. Тэр нь болохоор Stripe ч юм уу, Adyen ч юм уу, WorldPay ч юм уу иймэрхүү компаниуд байгаа. За тэрийг нөхөр бид процессор гэж ярьтیں۔ Процессор болохоор чиний тэр бүх мэдээллүүдийг авангуудаа дараа нь чи ямар сүлжээ буюу ямар одоо нөгөө нэг network-оор ямар network-ийн картаар худалдаа авалт хийж байгаас шалтгаалаад тэр network руугаа энэ бүх мэдээллүүдийг шийддэг байхгүй юу. За Visa картаар чи худалдаа авалт хийх юм бол Visa карт руу энэ бүх мэдээллүүдийг дараа нь явуулна. За Visa карт чиний тэр мэдээллүүдийг авсныхаа дараа чи дараа нь тэр нөгөө банк руу мэдээлэл явуулна. Банк нь хэрэг чи Visa картны за Bank of America карттай байх юм бол Bank of America руу буюу мэдээллүүдийг явуулна. За тэгэн гот Bank of America тэр бүх мэдээллүүдийг авчлаа штэ. Тэгээд дараа нь үнэхээр энэ худалдаа авалтыг одоо approve хийх үү эсвэл одоо decline хийх үү те ийм хоёр сонголт байгаа. Энэ хоёр сонголтыг яаж гаргадаг вэ гэхээр банк хэдэн зүйлийг харж байгаа. Эхлээд за чиний картанд мөнгө байна уу үгүй юу те are you eligible мөнгө байгаа үгүй гэсэн чинь эхлээ харна. Дараа нь болохоор за энэ үнэхээр болтко мөн үү үгүй юу гэдгийг чинь бас шалгана. Болтко мөн үү үгүй юу гэдгийг яаж шалгадаг вэ гэхээр магадгүй чиний одоо чи Apple одоо iPhone утсыг ингээ барьж байгаа бол тэр iPhone утастай чинь холбоотой чиний аккаунтыг чинь signal байдлаар бас харж болно те. За тэгээд дараа нь болохоор за болтко үнэхээр яг болткод тэр карт нь яг одоо physically байна уу үгүй юу гэдгийг бас шалгадаг байхгүй юу. Тэрийг яаж шалгадаг вэ гэхээр чи худалдаа авалт хийхдээ дандаа нөгөө нэг зөвхөн physical картн дээр чинь л ард нь байдаг нөгөө CVV 3 тоо байдаг штэ. Тэр 3 тоог чинь бас хардаг байхгүй юу.
За тэгээд дараа нь болохоор за Boltco үнэхээр яг энийг хийж байгаа хүн өөрөө одоо мөн үгүй юу гэдгийг нь болохоор одоо чиний байршилаас за яг Солонгост бол ингээд байна. Иймэрхүү төрлийн худалдаа авалтуудыг урд өмнө ингээд хийж исэн байна. Хаамаагүй хүн чиний картыг ингээд одоо авсныхаа дараа өөр одоо мэдхгүй те South Africa-аас ч юм уу ингээд хийж байгаа биш ч юм уу. Энэ бүх сигналуудыг бүгдийг ингээд гаргаж агаад энэ одоо fraud мөн үү эсвэл яг үнэхээр одоо legit transaction байна уугүй юу гэдэг нэг тийм score гаргаж ирдэг байхгүй юу. Тэгээд тэр score-ыг гаргаж ирээд тэр нь хангалттай биш бол хаяа чам руу OTP явуулдаг. OTP гэдэг нь болохоор одоо утас руу чинь нэг 4 оронтой пассворд явуулдаг ч юм уу, имэйл рүү чинь бас нэг одоо additional тийм verification confirmation хийх гэдэг нь шүү дээ. Тэгсний дараа за окей, энэ бол үнэхээр хангалттай юм байна. Чи NACI-гийн одоо гутлыг авч болно гэсэн сигналыг буцаагаад network руу явуулаад, network нь процесс руу явуулаад, процесс нь merchant руу явуулаад NACI руу. Тэгээ NACI болохоор за бэлэн боллоо гэж байгаа байхгүй юу. Энэ процесс 2 секунд. 2 секунд болж байгаа. За энэ бол ингээд одоо бидний өнөөдрийн мэддэг төлбөр төлөлтийн одоо экосистем. За agentic commerce яах гэдэг нь вэ гэхээр зүгээр том зургаар нь аваад үзэх юм бол чи өнөөдөр ингэн угаасаа чи өөр ингэсэн одоо эйженттэй болцсон байгаа. Химэл оюухан нэг AI эйженттэй. Тэр эйженттэй чи аль хэдийн өгдөл өгсөн байгаа. За Boltco B гэдэг хүн бол ерөнхийдөө гутланд их сонирхолтой. За тэгээд NACI-гийн гутланд бас сонирхолтой. За тэгээд яг нэг тийм боломж нь таарад амар гоё дискаунттай ч юм уу хямдралтай үеэр нь боломж нь байх юм бол миний гутал одоо энэ гутлыг одоо аваарай гэсэн нэг тийм predefined гэх юм уу өмнө нь чи нэг өгдөл өгсөн байж тээ. Тэр policy тэр өгөгдлийн чинь дагуу AI agent энэ бүх үйлдэлүүдийг чиний ямар ч шийдвэргүйгээр худалдаа авалт хийх одоо тэр гаргалгааг өнөөдөр agentic commerce гэж юу нь бол нэрлэдэг байгаа. Тэгэхээр юу гэж юм вэхээр ямар гутлнууд байгаа тэдрийг бүгдийг AI agent чиний өмнөөс харж ийн. За тэгээд карт руу оруулж байгаа шийдвэр гаргаж байгаа нь AI agent гарч ийн. За тэгээд худалдаа авалт хийхий чинь AI agent гарч ийн. Чиний одоо mailing address те шуудан гэж чинь адрес бүгдийг мэдчихээн. За тэгээд чиний картыг бас мэдчихээн. Чиний картнаас мөнгө гаргалт хийх одоо тэр товчлуурыг хүртэл одоо эйжент чиний өмнөөс хийж гин. Тэгэхээр бүх end to end процесс гэж байгаа юм л да. Эхлээс дуусах хүртэл бүх процессыг өнөөдөр хэрвээ AI эйжент яг энэ худалдаа авалтан дээр хийж чадах юм бол тэрийг agentic commerce гэж нэрлэж байна. Үргэлжлэх асуухад одоо ер нь agentic commerce ер нь хэрэглээнд нэвтэрсэн байгаа юу? Миний ойлгож байгаагаар болвол томоохон нөгөө ялангуяа OpenAI-тай холбоотой санхүүгийн платформуд дээр нэлээд олон хамтрын гэрээ зурагдсан байсан нэвтэрсэн байгаа юу? Тий, гоё асуулт байна. Тэгэхээр чи ингээ зүгээр agentic commerce-ийг өнөөдөр Google дээр үзэх юм бол одоо ирсэн ч юм шиг санагдана. Яагаад гэвэл бүр амар олон өдөр болгон нэг шинэ ингээ announcement гарч ирж байна. Google өөрийнхөө протоколыг гаргаж ирлээ. Visa өнөөдөр протоколоо гаргаж ирлээ. Стандартыг бий болголоо ч юм уу. Stripe, OpenAI хоёр одоо ингээд agentic commerce-ыг ингээ нэвтрүүллээ гээл хэвээр хаасайг үзээ. Amazon болохоор бас нэг юм гаргаад ирсэн. Ямар нэртэй вэ? Amazon Buy From Me гэдэг иймэрхүү фичерүүд гаргаад ирсэн. Гэхдээ яг тэгээ хараад үзэхээр яг одоо сая миний тайлбарлсан тэр одоо бүтэн agentic commerce бол арай эерэг байгаа юм шиг байгаа. Тэрэн дээр одоо нэг хідэн юу байна? Хэлбэр байна. Гэхдээ fully team agentic commerce болохын тулд одоо бий болох ёстой хідэн одоо шалгуурууд байна гэх юм уу? Хүчин зүйлсүүд байгаа. Эхнийх нь болохоор AI agent чиний өмнөөс худалдаа авалт хийж штэ. Тэгхийн бол хэдэн асуулт байгаа. Эхний асуулт нь болохоор энэ үнэхээр яг Boltco-г төлөөлж байгаа AI agent мөн үгүй юу гэдэг асуулт байна. Тэ? Хоёрт нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр одоо чиний өмнөөс худалдаа авалт хийх гэдэг нь шүү дээ. Нэг AI agent бий болчлоо. Тэр AI agent болохоор merchant дээр одоо NACI-гийн вебсайт руу ороод энэ гутлыг худалдаа авах одоо хүсэлт гаргаж чинь тэ. Тэгэн гут тэрэн дээр асуулт байгаа байхгүй юу? Одоо юуны issue-ийн хувьд, банкны хувьд болон NACI-гийн хувьд энэ үнэхээр Boltco-гийн эйжент муу юм уу үгүй юм уу гэдэг чинь амар том асуудал байгаа байхгүй юу? Тэр ихний асуулт байна. Хоёр дахь асуулт нь болохоор AI agent тэр нэг гутлыг амар үнэтэй одоо $500 гутлыг жишээ нь карт руу чинь хийгээ худалдаа авалт хийх гэдэг нь тэ. Тим хүсэл өгчлөө. Энийг үнэхээр Boltco гэдэг хүн яг одоо permission өгсөн юм уу гэдэг чинь бас нэг том асуудал байгаа байхгүй юу? За тэгсэн чинь өгөөгүй байлаа гэж бодоод
алдаа гарчлаа гэж бодъё. AI agent буруу шийдвэр гаргаад шал өөр гутал авчлаа гэж бодъё. Тэгсэн чинь чи одоо хүсээгүй байсан байж болно шүү дээ. Болтго хүсээгүй байсан байж болно. Тэгвэл энэ хиний буруу юм бэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг болохоор англиар 3 хэсэгт хувааж байгаа. AAA problem гэдэг. Нэг нь болохоор authentication, authorization, accountability гэдэг. Ийм 3 проблем. Энэ 3 проблемыг өнөөдөр болохоор одоо нөгөө шийдвэр гаргаж чадаагүй байгаа юм билээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор энэ бүх зүйлүүдийг бий болгохын тулд ямар нэгэн стандарт бий болох хэрэгтэй. Тэгээ тэр стандарт бий болохын тулд одоо Nike хоёул зөвхөн сая Nike дээр л жишээ ярьлаа шүү дээ. Тэгэхэд эн чинь одоо хэдэн сая merchant-д байна те. Зөндөө олон одоо merchant-д байгаа. Тэр бүх дэлгүүрүүд тэр AI agent-ийг одоо хүлээж авах чадвартай өөрөнгө гэсэн интеграц хийх хэрэгтэй. Банкуд болохоор тэр AI agent-ийг ойлгох одоо бас ёстой шүү дээ тий. Тэрэнд бас интеграц хийх хэрэгтэй. Зөндөө олон газар ингээд интеграцууд хийх 5 6 газар нь бол интеграц хийх хэрэгтэй. Тэр бүх интеграцууд стандарт протоколууд өнөөдөр бол хараахан бий болоогүй байна. Тэгэхээр ийм хоёр том проблем байгаа учраас яг өнөөдөр бол agentic commerce бол хараахан бий болоогүй байна. Тэгээ сая та ярьлаа шүү дээ. Ер нь иймэрхүү стандартууд бэлэн болж байна гэдэг. Хоёул яг хуу миний ингээ асуух гэж байгаа зүйл нь яг хуу мэдээж ингээд яг нэг би за Nike-гаас ингээ гутал авахын тулд ингээд AI agent-ийг ашигладаг болох үе хүртэл ингээ fully хөгжтөл нэг үе байгаа ах тий. Тэнгүүд өөр босож ямар одоо хэрэглээндээ нэвтрүүлж ашиглаж байгаагаа ямар хэлбэрүүд байна вэ гэдгийг ярих юм бол тий. Энэ тэгэхээр яг нөгөө хоёулангийн машинтай адилхан. Одоо нөгөө autonomous car гэх те level 1-ээс level 5. Level 1 бол ингээд чи бүх шийдрээ өөрөө гаргаж байгаа. Level 5 болохоор чи ямар ч шийдрээ өөрөө гаргахгүй бүх одоо чиний машиныг машин өөрөө ингээд шийдвэр гаргаж байгаа те. Одоо болохоор бүгд нэг level 3 дээр байгаа ч үлээ те. Lane change хийхэд л одоо хэрэг болж байгаа шиг. Тэрнтэй яг адилхан яг үнэ. Одоо бол яг ийм fully agentic commerce бий болоог байгаа. Тэгэхээр өнөөдөр ямар хэлбэрээр гарч ийнө гэхээр хэд хэсэг байна. Жишээ нь эхнийх нь бол энэ ChatGPT Stripe-тэй гаргасан партнершип байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр чи ChatGPT дотроо худалдаа авалт хийх боломжтой тэр гаргалгааг гаргасан байгаа байхгүй. Тэрний үсэг өгөхөөр чи одоо ChatGPT руу оронготой за би Nike-ийн гутал худалдаж авмаар байна гот ChatGPT Nike-ийн гуталнуудын опшнуудыг чамд ChatGPT дотор одоо гаргаж ирээд тэгээ чи тэндээсээ хүссэн одоо яг гутлаа өөрөө сонгоод за тэгээд энэ худалдаа авалт хийя гэх юм бол Stripe-ийн checkout хэсэг гарч ирээд тэрэн дээрээ чи картныхаа мэдээллийг өгөөд тэгээд ерөнхийдөө ChatGPT гэдэг app дотроос хизээч чи гарахгүйгээр тэр гутлыг худалдан авалт хийх боломж чамд байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрний үг гэхээр гутлаа сонгох, төлбөр тооцоо хийх энэ бүх үйлдэлүүд яг хүний оролцоотой байгааз. Тэгэхээр эн чинь fully agentic commerce бол биш. Тэгтээ чи бүх зүйлүүдийг ChatGPT дотроос хийж байгаа учраас эн чинь ямар нэгэн байдлаар хэлбэрчлэгдсэн бас гаргалгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бол нэг иймэрхүү байдлаар байна. Amazon Buy for Me гэдэг нь бол бас яг адилхан ChatGPT шиг. Тэгтээ Amazon дотроо чи одоо бүх зүйлүүдийг өөрөө ингээ хайгаад олоод сонгоод тэгээ худалдаа авалт хийж байгаа. Бас нэг тэгэхээр нэг semi agentic гэх юм уу? Halт agentic commerce тий. Нэг хөнгөвчлөх маягтай тий. За бүр ингээд сүүлийн асуулт бүр ингээд том зургаар нь асууя л та. Тэр миний ингээд зөв бодоод байгаа юм нь би Nike-гийн стороос гутал авах эйжентиг ер нь ингээл бүх юмнууд л эйжентиг болох гол юм л да. Өнгөрсөн жил бол яа гэжсэн л одоо дандаа эйжентиг гэж ярьдаг болчихлоо. Хүний хөдөлмөрийг ингээд хөнгөвчлөнө гэдэг болж байна. Гэхдээ худалдан авалтан дээр ер нь эйжентиг одоо яа орж ирээд юу гэлөө ямар давуу талтай болгоод байгаа юм бэ тий өөрчлөлт байна уу гэдгийг том зургаар нь ярих юм бол тий тэрэн дээр яг хаа 6 жишээ ингээд татахаар яг хүний амьдралыг л одоо хэлбэрчлэн тий ер нь AI agent гэдэг чинь юу гэсэн үг вэ хүний амьдралыг л хэлбэрчлэх юм байгаа штэ өөрөнгө гэсэн одоо туслахтай болно гэсэн үг. Тэгэхээр төлбөр тооцоон дээр ч гэсэн өөрөнгө гэсэн туслахтай болно л гэсэн үг. За тэгэхээр яг амьдрал дээр тэр нь хэрхэн харагдах вэ гэхээр бас сайн мэдэхгүй байна тий. Тэгвэл зөвхөн миний төсөөлж байгаагаар одоо жишээ нь за одоо гэр бүлтэй хүн байлаа тий 2 3 хүүхэдтэй их завгүй ажил төрөлтэй. За тэгээд мэдээж гэр бүлийнх нь одоо өөрийнх нь одоо хүнснийх нь хэрэгцээ зөндөө гардаг л байлгүй. За тэгээд хөрөгчин одоо AI agent талцсан. Хөрөгчин болохоор тэр хөрөгчин дотор байгаа бүх одоо хүнсний бүтээгдэхүүний одоо стокыг ингээ хараад байж идэг тий.
За тэгээд ингээд за сүүн жоохон багасаад эхэллээ. Талхан дуусчлаа. За махан дуусчлаа ч юм уу те. Тэднийг ингээд бүгдийг хянж байгаа байхгүй юу? За тэгээд тэргээрээ дараа нь сигнал өгөөд за тэгээд AI agent нь болохоор тэр сигналаар чиний шийдвэр ямар ч байхгүйгээр угаасаа өөрийн одоо чи өмнө нь бол ингээд тодорхойлцсон байгаа те. За тодорхойлт нь юу гэхээр яг миний хүслээр, миний тестээр, миний преференсээр миний хүрэгчийг байнга дүүрэн байлга гэсэн одоо чи команд өгсөн байла. Тэгэх юм бол тэр agentic commerce буюу AI agent нь тэрийг харж агаад бүх худалдаа авалтуудыг grocery буюу хүнсний чин бүтээгдэхүүнүүд бүгдийн худалдаа аваад тэгэл чиний хүрэгч бол байнгын дүүрэн байна ч юм уу те. Иймэрхүү ерөнхийдөө хүний өдөр тутмын одоо өндөр тим одоо тогтмол өндөр шийдвэр өндөр дүнтэй шийдвэр гаргахгүй өдөр тутмын хэрэгцээг хангах ийм ирээдүрөө бид нэр одоо айгүй удахгүй очих гээд байгаа юм шиг харагдаад байгаа. Түүнээс биш одоо чи нэг том одоо байшин худалдаж авах чинь ч юм уу, том машин худалдаж авах ч юм уу тий. Тэр чинь ингээд 50 сая одоо бараг тэрбум төгрөгийн одоо иймэрхүү худалдаа авалтуудыг бол чи миний эйжентээр ингээ өөрөө харж байгаа авчих гэхгүй шүү дээ. Өдөр тутмын тэр нэг сүүг бол тий бол аваад авчих гээд байгаа байхгүй юу? Тий, тийшээ илүү зүглээд байгаа юм болов уу гэж хараад байгаа шүү, тий. Зэрэг сая гинт ярьд ингээд нөгөө grocery орн морн гэж ярьжсэн чинь ер нь гэхдээ ингээд бүх энэ юу agentic моделлууд ер нь хаашаа зүгэлж аваа гэд би зөв бодохоор хэрвээ ингээд одоо төлбөр тооцооны permission-ыг би agent-ийг AI-д өгөх юм бол хэзээ нэгэн цагт 10 жилийн дараа ч юм уу энэ AI humanoid боллоо гэхэд миний өмнөөс худалдаа авалт хийх боломжийг нь бас гаргаж ирээд байгаа юм болов уу гэж би ингээд харлаа. Тэгэхээр энэ бүх agentic модулууд нийлээд ер нь humanoid чиглэл рүүгээ яваад байгаа юм болов болох чиглэл рүүгээ тийм хэрвээ physical юмнуудыг ингээд шийдчих юм бол тэр одоо сервисийн софт юмнуудыг нь бол одоо зөвшөөрлөх байдлаа гаргаж байгаа юм болов гэж би харж байна. Яг үнэ. Энд чинь тэгээд том зургаар нь харах юм бол тэр роботын нэг функц л байгаа байхгүй юу? Тэр чиний гэрт байгаа тэр робот чинь өнөөдөр бол нэг ландри хийх, хувцас чинь угаах, хувцас чинь эвхэх, гэр орны чинь цэвэрлэх ч юм уу те. Тэрэн дээр нэмдэг нэг фьючер нь функц нь болохоор чиний өмнөөс худалдаа авалт хийх шалгах ч юм уу те. Ингээл ерөнхийдөө яг үнэ нэмээд байна. Тий. Функц л нэмэгдээд байна. За тэгэхээр 7 хоногийн мэдээллүүд ийм байлаа. Манай үзэгчид бас сонсогчид бас энэ тал дээр ямар илүү бодолтой байна гэдгээ бас комментээр нэмж үлдээгээрэй. За окей. Баярлалаа. За тэгвэл дараа уулзъя болтгоо. Удахгүй уулзъя. За бай.